Манайх ерөнхийдөө байнга л оруулж ирдэг. Сардаа нэг контейнер кетчуп. Танах бараг л андахгүй дээ. Сардаа нэг удаа гинэ. Тийм ээ, сардаа нэг удаа. Танаа нөгөө 0888 яасан бэ? Өнөөдөр өвчтэй. Оо тийм үү. Тэр бараг л андахгүй л дээ. Манайх ер нь итгэмжлэгдсэн байгууллага. За зөв контейнер нэг ихтэй би харыг самширчтай өвчтэй явуулъя. За бэхжин баслог нь хөдөлчихсөн байна да. Ажаа харыг. Энэ зүгээр булан гэмтсэн болохоос тоошрох сэр дугаар нь бүрэнбэтэн байна. Хэн шалгалт явуулах боломжтой. Алуу контейнер нэ. Оо тэр ярихгүй. Ачаа тээвэр лац номны бүрэн бүтэн байдлыг тээвэрлэж байгуулах хариуцах ёстой үстэй. Би ер нь тээврийн нөхцөлийг ер нь дагуулад ирээ. Энд яг яасан гэдэг юм. Ил харагдах бол байхгүй юм шүү дээ. Шингэлгийн дац хүнд ирсэн гэмтсэн гэсэн дуудлага ирсэн шүү дээ. За хоёулаа ямар ч байсан энэ тээвэр зууч гайлийнхантай нэг уулзалт хийж байна. Намайг эргүүлийн цагтаа байхад энэ баталгаа дагуулахын талбайгаас нэг чингэлэг спирт усуулаад хөрцөн да. Тэр хохирогч нь гомдлгүй гисэн гэдэг үлээ. Тэрч тэгсгээр өнгөрсөн л дээ. Нэг шин нэг их айхтар харуул хамгаалтуудад хонсыг. Маргааш өглөө нь гайлийнхаа ирээл шалгаж ийн болсон. Тэгэл хэд хоногийн дараа цагтаа хэрэггүй болсон юм дэг. Наадахтай чи адилхан 10 контейнер самар гарах гээд нэг их шуугаагүй юу да. Тэгжээд бас нэг намтцаа. Тэр чинь хэдэн он бэ? За одоо 2000 оны үе хаа. Тий. Дондог дарга энэ хэргийг мөрдөж байгаад батлаад нотлоод дээшээ явуулсан. Тэгсэн юу болсон? Нөгөө самар нь эмийн ургамал болж хуураад гаднаас орж ирсэн спирт нь ус болчих үзсэн. Тэгэл хөрх юм уу дондог дарга маань мөнхийн маяар болсон гэж байгаа да. Ингээд бодохоор миний ирээдүйч бас маяар харагдаад байгаа юм да. Тэр ч арай үгүй хөө. Одоо хууль чанга системч нарийн болсон. Тэгэхээр биднийг цодоор биш, зэрэг дэвээр. Ажлыг тоогоор биш, чанараар дүгндэг болж байгаа шүү дээ. Амрыг Самнаа. Дүүгийн мөрдөгч Ахмад Батнагт. Миний хамтрагч мөрдөгч дэслэгч гард. Та бүхэн нэг тус болохгүй юу? Яаж туслах вэ? Бодомчир компани оруулж ирсэн чингэлэгтэй холбоотой бичиг баримтыг биднэрт үзүүлж. Бодомчир. Тийм. Саяхан нэг ачаа нэрсэн баг шүү. Залхирч хэлж. За хоёрлаа. За.
Яа маргаж яач. За үз. 20 тонны контейнерт ойролцоогоор чинь за 30 үрчхэн нэг үрийнх нь $25 гэж бодъё л доо. $750,000 чи 10% $75,000. $75,000. За энэ дэр чинь нэмдэг нь онцгой татвар нэг үрээс нь гэж бодохоор үчдэг нь $13 сая. Энэ хяналтын дараах шалгалтаар орсон ч гэсэн виски байсан гэдгийг тогтоож чадаагүй. Энэ мэдээлэлд үндслэлтэй гэх юм байгаа хэдий ч нотолж тогтооход жоохон төвөгтэй л бүх хүчиг баримтанд жин там байгаад байдаг. За ингээд ирэхээр л мухардаад мухраас нь гаргахаар замхраад алгуулчихдаг юм да. Спирт энтергээд томчууд орооцолтоод эхлэхээр л явдалтай болтой. Миний нөгөө ярьж исэн спиртийг хоосолждох чингэлэг ба штэ. Тэрэн дотор захиур төмөр аваад явлаа гэсэн бичиг үлдээч гсэн байсан гэд тэр үед хэвлэл мэдээллийг нэлээд шуугсан юмдаг. Тэр хэвлэлийнх юм бол төрөөгөө хүнийг төрсөн гэд бичгтээч хийхгүй болсууд штэ. Гэхдээ ч бас оргуу хоосон зүйлч тэнгэрээс аваа тавьчихдаггүй л байх л да. Sige, энийг авч ирээ. Тэр үед штэ. Энэ тэндээс бага хүмүүс утастаад отож уулзаад амар цай үзүүлдэг байсан. Сүлдээ бүрийн сэдвийг хааж ижил санаа амарсан шүү. Ямар хүмүүс юу гэж ярьдаг байсан юм бол? Би энэ тухай хэндэж хязгаарч ярихгүй гэж шийдчихсэн. Тэрнээс чи хойш олон жил өнгөрсөн байна шүү дээ. Би шийдчихсэн гэж танд хэлсэн баха. Чаац. Одоо тэгээд ямар сэдвэр бичдэг юм бэ? Ямар юу ах вэ? Ардчлал хүний эрх хэрэгчлөө гэж чөлөө сэдвэр л бичиж байна да. Хүний сайхан сэдв шүү. Манай шинэ хуулиар тэр эрхийг чинь дээдлж гэрч хохирогчийг хүртэл хамгаалах хөтөлбөр боловсруулж гаргасан. Цаашлаад мэдээллийн нууцыг мэдээлэгчийг хүртэл хамгаалдаг болсон шүү дээ. Хэрвээ та энэ талаар мэдхийг хүсэх юм бол энэ утсаар холбох юмстэй. За баярлалаа. Баярлалаа.
та нар миний зөвшөөрлгүйгээр наадах данснасаа зарлагын үйлгээ хийчих юм. Уг нь таны батлаад гарын үсэг нууц код байж ижил зарлагдана л да. Тэгээд манай дотоодын банк бол хаана хизээ ямар кодоор хандсныг бид нар танд гаргаад өгч болно. Гадаадын банкудад бол тэд нар өөрснөө л нууцлаа хариуцах хэрэгтэй шүү дээ. Гадаадын болохоор зэрэг бурхан өгсөн ч нууцлаа хадгалдаг. Танаахан болохоор зэрэг миний код модыг мэдээ зарлагын үйлгээ хийчихдэг. Би ч одоо юу болж байгаа юм бэ? Би шалгуулах газар заавал шалгуулна. Манай банк гэрээний дагуу таны дотоод данцтай ч л холбогдож байгаа болохоос ш. Нарийн мэдээлэл нь бол байхгүй шүү дээ. Хэрвээ та гомдолтой байгаа бол бид нэр цааш нь уламжлаад өгч болно. Гомдолтой! Насаараа гомдолтой заа юу? Та нар юу яаж чадчихна юм чи? Хийж ядаж нэг хитэн төгрөг хөдсөөгөөжүүлэх мэй цуглуулдаг. Дотоодын банкд хадгалуулахаар дан бүрчдэг. Гадаад хадгалуулахаар зэрэг замаас нь гуйвчлаад зайлчлаад ингэ залгаад байдаг. Чи одоо юу болж байна? И таныг заавал шалгуул заа юу? Харж л байгаа тань. За одоо энэ дээр маш шүү. Доор хоёроо. Төрөлтөө нэг эстэй байгаа шүү. Доор нэгийг аллаа. Ёо нэг эстэй байгаа. Эстэй юу? Нүгэлтээс нас авах шүү. За одоо энэ дээр маш шүү. Нүгэлтээс шүү. Хамаач одоо. Гарташ та. Юу вэ? Дэвник. Хойлоо. Чи тоглоомдоо харалтай үү? Юу? Нас ястэ шүү. За тэнцээ шүү. Тэнцээ. Одоо энэ дээр таа төлөв. Шаарвэ. Даургу. Агийн дээгүүр. Муу анз манай дээгүүр очих шүү. Сэний. Дээрээс тийш шүү. За. Зэдэ. Ямар дух юм бэ? Ой. Бояс. За мэлч. Хэллээ. Ерсэндээ 100. За, хэлсэн л. Зөө, яг юу одоо юм байгаа манайх юу юу. Чод энэ тоглоом даах сони. Тэр дараа шинж компьютертэй сайн зээл шүү. Ох шой. Таяагүй. За харъя. Одоо хангалуунтай. Одоо манайх ороолно. Тарвал шүү дээ. За яг нэг хийж болно. Гэтэ манайх угаасаа оноогоор угаасаа илүү байна. Хийж болно наазаар. Болно. Тэр хангалттай. Үгүйсэхгүй. За одоо мах тоглоонд орно зөө. За харъя. Явлаа. Контакт зурлаа өөй. Хангалттай. Одоо өө тийш контакт ирсэн. Багийн такт. Бэж одоо Бэж одоо 3-аас өө. Гэтэ хангалттай төвөөс авч байгаа юм хараач тий. Гүйлээ тийш ашлаа. За санжраар заас яг байж. За ясаа. Юу вэ? Танаа үуч танаа арай тийм манай. Тоглооны арай тийм контакт тоглож шээ. Би бол манай банкныхыг хардаад байгаа юм л да. Миний картны дугаарыг мэдгүй мэдэн. Чихэн мэдэх өсгүй. Киприйн банкны салбар болохоор бэлэн бусаар гүйлгээ хийгээд миний картыг шилжүүлчихсэн байна. Наа чи яригтай байна. Мөнгөнийх нь их усэр хаанаас орж ирээд байгаа. За дүү. Чамд л хийж хэлээ. Ийм зүрх байгаа байхгүй юу?
засгийн газар мөнгө нь орсон. Ажил явагдаж байгаа юу? Явагдаж байна. Харин еврогоор биш доллараар. Ерөөсөө энийг бол хэнч мэдээгүй ном ёсороо бүгд явагдаж байгаа. Цааталт нь ямар хүмүүс байгаа. Ерөөсөө гар үсэг зурлаа. Тэгээд ерөөсөө мөнгө шууд шилжүүл. Тэрүүл найдвартай хүмүүс. Мөнгө байршуулах дансыг яг хэн сонгосон юм? Нөгөө тал ч нөө. Үгүй яалаа гэж. Манай тал сонгохгүй. Манай тал гэхээр танаас өөр хүн байна гэсэн үг үү? Алдсан хүн 15 тал хичээрээ. 3 хүн байна. Танаас гадна. Үгүй яалаа гэж надтай нийлээд гар үсэх зураг гэрээ байгуулсан. Данс нь мөнгө шилжиж ирнэ. Өөр данс нэгээд 3 хуваа шилжүүлдэг байхгүй. Тэр хоёр чинь тэгээд ер нь хэр найдвартай хүмүүсэнт. Би ч уг нь тэднэртэй ярилж үзсэн л дээ. За Батуулд минь. Чи лагтаа нэг тусуулж үз. Одоо имэ тиймээ яриа гэх юм бол авилгалтай тэмцэх газар чинь хөрөнгө дансаануудад бөө гэлэн бол. Ахын чанд 20% нөө. За юу? Батуулда мэдээ юу? Ахнаас ахын чанд 50% нөө гэж. Тохиолдоо. За, гараад ирээ. Чи хаана гоо? За, гараад ирээ. Хаа. Хаана гоо бэ? Гараад ирлээ. Гараад ирээ. За, гараад ирээ. Мач. Ямар зүм байна. Дарга. Ямар зүм байна. Дарга. Цоох гэрэл тавахаар нь хоёрыг аваа хэрэгээ уншиж байгаа байх гэдээ ороод ирсэн чинь. Тоглож байдаг болсоо. Хэрэгээ уншилтаа. Ялангуяа өдөршөөрөө ийм цагт хүн амьтаа олихгүй. Энэ тэндээс дуудахгүй. Хэргийн материал үзэж суухад уг нь хамар хэлсэн шүү дээ. Чи хэрэг галууг дөрөж хөлөө хөлдөө гэж. Наадах чинь чамааг бодвол хэд хэдэн хэрэгээ зад гарцсан юм шүү дээ. Гэс тусах чи. Шөө боли. Айгуу дахиад ороод ир. Боли. За, би чамайг ер нь энэгээр бол барахгүй юм дөө. Энэгээр бол би чамайг бодох юм бол хэдэн бүлэглэлээ ард гарцсан юм шүү аа. Бүлэглэл гэснээс жинхэнэ бүлэглэл чинь л ёстой энд байна да. Хэрвээ энэ мэдээлэл үндэслэлтэй бол энэ чингэлэг байна шүү дээ. Ачигдсан цаг минутаас эхлээд олон улсын хууль тогтоомж зөрчиж эхэлсэн байна. Экспортлагч талынх нь бүх бичиг баримт хуурамч. Одоо харин манай талын бүрдүүлэлт хяналт хуурамч болчих гээд байдаг. Наадах чинь бидний усах биш томчуудын мөрдөх хэрэг юм шүү. Чи ямар ч баримтгүй юм хөөцөлдөж цаг зав алдж яхаар дондог дарга дөгөөл цохуулаад мөрдөх албалуу шилжүүлж хийчихдээ. Бид нэр эсвэл ямар нэг сэжиг авчихв. Яг тэглэлт. Намайг шалгаад эхлэнгүүд нөгөө тал руугаа мэдүүлээд жинхэнэ кейч бачуулж юу. Хараа гэж шүүх прокурорынхоос зөвшөөрөл аваад гайлийнхантай нөгөө чингэлгийг нээсэн чинь
Пичүү гарч ирсэн. Уухамч нэг сэжүр байна л да. За. Даач. Амнич өгөхгүй. Танай банкны картны нууцлал тийм сайн биш гэж ойлгож болох уу? Уучлаарай, та яг ямар асуудлаар юм? Би төрөө даргын хуулийн зөвлөх алдагдсан мөнгөнийхэн талаар явж байна. Заавал манай энэ ч байхад бүхэл картууд адилхан нууцлалтай шүү дээ. Нууц код нь битүүмжлэгдсэн тогтоотой ирдэг болохоор бид мэдэх ямар ч аргагүй. Та ингэд ер нь худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдж байгаа биз? Мэдлгүй яах вэ? Танах карта хаана хэвлэдэг? Энэ төв дээр юу? Тий, төв дээр хэвлэдэг. Төрөөгөн карт гадаадад хэвлэгдсэн олон улсын карт. Гэтэ манай альж банкар үйлчлүүлэх хэрэгтэй. Итэмээс ч мөнгө авч болно. Ер нь энэ нууцлалын талаар мэдчих болцоотой ямар хүмүүс байна? Бүх юм компьютероор зохицуулагддаг болохоор хэн ч мэдэх аргагүй шүү дээ. Бүхэл картууд тийм байдаг. За. Та энэ дээр саяны ярьсан хэлсэн бүхэн чинь үнэн гээд хараа зорчих. Тэний контент доторгоо зүйлсүүдийг платформ дээр бэхжүүлээд шинжиж зургийг авчих юу байна? Дотор нь байгаа зүйл тооч гэр билээд Танай компани оруулж ирсэн чиглэлүүдээс эксперт илэрсэн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар яг бодит газар дээр нь ирсэн байгаа юм чи үзүүлж болох уу бид нар? Болно. Ер нь бол би энийг одоо гүтгэлэг гэж бодож байна. Манай компани нэр төрд бас халдсан. Одоо зориултын зориулттай хэрэг гэж бодож байгаа. Би энэ тухай бас гомдол гарах газар бол гомдол саналаа гаргаж ирсэн. Тэр ч бодгоо бүр цагдаа нараар бүр шалгууч байсан. Одоо та нар хар энд одоо чимгэлэг бууж. Та бүхэнийг харж байна. Энд бол одоо ямар ч эксперт байхгүй. Тэгвэл энэ доктор яг юу байгаа юм чиглэлд? Жишээлбэл одоо энэ бол яг зүгээр хийжүүлсэн цэвэр усыг бид зүгээр туршилтын маягаар оруулж ирсэн байна. Одоо та бүхэн хаад эксперт байна уугүй үзэлтэй тийм. Тэгэхээр зүгээр усан доктор нь эксперт байхгүй гэж батлах тийм та байна гэсэн юм шинжилгээ өгсөн юм уу? Тийм одоо ингээд шалгаж байна гэсэн. Гадгаар зэ. Чамд аавынхаа картыг хулгайлах санаах хизээ төрсөн. Чи ингээл дуугаа суугаадах уу? Чамайг дуугаа суугаад байвал чиний ард талд байгаа тэр найзуудыг чинь би барьж аваад
Өөрийнхөө аргаар энэ бүгдийг хилүүлчих чадна шүү. Тэд нар ч нэг хамаатай биш л дээ. Би ер нь өөрөө л. Хэн нэгэн чамд энэ аавынхаа картыг аваад ир гэж хэлсэн үү? Үгүй. Дэлгэрбаатар. Чи нэг сайн хүн болох гээд хүний өмнөөс ял хүлээх гээд байгаа маа да. Хамгийн сүүлд аавынхаа картыг эзэн авсан. Баянагийн интерс өдрөөр авсан. Одоо доод дэлгүүрээс нэг жаалж улам аваад сарын өмнө л. Дэлгүүрээс юу авсан? Дэлгүүрээс тэгэл тоор дундаа гэл та ер нь гэдэг яг намайг байцаагаад байгаа. Чиний тэр хэдхэн төгрөгийн гүйлгээ чинд юу ч биш. Тэр чи хэд дахин нугалсан валют алдагчаад байна. Би юу аавын картны кодыг мэдэхгүй тэгэд дэлгүүр ресторанаар л орохдоо авч явдсан шүү дээ аавын картыг. Ресторан. Ресторанаас яг юу авсан? Ресторанаас тэгээд хоол, ширээ дүрхээр юм тэгэл нэг коньяк. Хинтээ? Ангийнхантайгаа. Тухайлбал Тэмүүлэн, Амар төвшин, Маргад эрдэнэ тэгээд Бат өмөрт. Чи карта тэдэнд шилжүүлсэн үү? Үгүй дандаа л надад бас яг карманд яг дандаа л надад бас тий. Бай. За яасан. Юу ирээд байгаа юм бэ чи? Кодо зөв хийсэн байгаа үстэй. Гү яахлаараа үлдэгдэл хөрөхгүй байдаг юм бэ? Наан ч дор хаяж бараг 360 мянга байх хэвээр. Машины мөнгө төвийн данснаас гарсан шүү дээ. Наанаас ч бараг мөнгө гараагүй. За. За би өөрөө оч учрыг нь олъё. Тэр гадаад харилцааны тоёг байж гэж хэлээрэй. За. Ажил руу ирээд.
Манай уу? Сайн уу. Гарда чи хаана байна? Яга уцаахгүй байна? Найз нараа боулинг тоглож байгаа уцаа сонссонгүй. Чи үрээд ирлээ. Сатар боулинг чи яах вэ? Гарда. Чи тэр Wooden House гэж ресторан руу ороод виски авах гэж байгаа юм шиг царайлаад оныхоос нь үзэж байгаа. Төрлөөс нь үзэж байгаад яг хэдэн оны хэдэн сарын вискинүүд он сарын нэг сайн хараад гаж. За тэгээд шинэ байх тусмаа сайн шүү заа ёо. За. Баги. Жаасан. Нэг ресторанд миний дарсан вискиний он сартай зургнууд өлегтэй юм гарч уу? Тэр чи мэдэгдчихлээ. За одоо тэр чинь харин биеэрээ очиж чадах үүрэг авч чадал. Гарах гэж байна да. За. За тэгвэл амжилт хүсье. Суучихоо. Би энэ ийшоор ирэлт. Чам суучих гэж штэ. Ийшг орыг дотор ороод ирэлцээ. Өөр газарч. Өчигдөр над хүнээ суулгалаач. Сэтэ. Ийшг ороо ирэлгэр яасан бэ? Зөөч. Завгүй байна уу? Харин цаав мардаг ба. Тийм үү. Өнөөдөр айлын аваад заа гараад. За. Ашигруу талаа. Гадуур хүүсрэл гэр ажлаар хүүсрэл. Байна уу? Жижиг үү? Ахмад Батнягт. Чи яралтай нэг машины дугаар тэмдэглээд аваад хаа. ОНТ 6099 улсын дугаартай Mercedes-Benz G-Class маркийн машин. Харанхуйтай. Миний уулзах гэсэн үнийг аваа явчлаа. Яралтай шалгаадах хэрэгтэй байна. За ойлголоо.
Чи тэгээд хаашин шилжүүлснэ хэлэхгүй мэт тэ. Эцэд минь. Би ч гэсэн учрыг нь олж чадахгүй л байна шүү дээ. Гэтэ хууц. Чамаас өөр хэн мэдли? Чи дасаг мэддэг хэлтэй боловшоо. Цаад улс намайг шилжүүлэх гэсэн. Үгүй тэгэл би шилжүүлчих гэсэн шүү дээ. Чи надад их тоглож байна. Маа навшаа хэлүү. Ушуу юм. Амрыг ирээ дүүргийн хөвчлэмээ офицер бичлэг жавхан төгсөө. Хаасан байцаа. Юу эргүүл болоо бичвэ. Бид нар албан үүргээ гүйцэтгэж явна ярих мэ. Хөөслөөрэ. Та нарын үндсэн ажил чинь согтуу хүн барих байстай. Энд бол архи усан нэг ширхэг жалга байна да. Захиргааны хариуцлагын тухай хууль зааснаар та над бичиг баримтаа шалгуулна уу? Болно. Бай. Сэтнэ үү? Тэ, сэтэн. Таны би зүгээр үү? Зүгээр. Салхины грангаал ажил ярьж үзье. Дүүнэ санаа зовлт. Бид нар зүгээр найс нар байна. Зүгээр ажил хэрэг яриад явж та нар санаа зовлт байхгүй шүү дээ. За баяртай. Босно дурга. За. Тэгэхээр төрөг рестораных нь гаднаас авч явсан хүн бол Баатрин Цэдэн гэгч энэ нөхөр. За энэ нөхөр 1986 онд танхаа хэрэгээр таслан шийтгүүлж Тэнсэн харгаан захиал игэлж байсан. Одоогийн байдлаар бол Улаанзалаа компани захирлын ажилтай ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт зайсан өргөө оролтын 606 дугаар байрны 64 дотор оршин суудаг. За өчигдөр миний машин тэнд гацчихад арга буюу энэ Цэдэнгийн машин болох 6099 ОНТ улсын дугаартай Mercedes-Benz G-класс маркийн машиныг дагаж ажиглалт хийх чиглэлийг хэв журмынхан төгссөн. Нэр отхон төгсөн ээлжин дээр таарсан гэсэн шүү дээ. Чи яасан сэвэт? Гүй тэр рапортын дээр л байсан шүү дээ. Чи одоо уншдгүй маш. Тоглосон юм аа. За тэр отхон төгсөн хэлснээр бол бид нэр рестораны гаднаас хөдлөөд богдуулын богны аманд модны захад очиод машинаас буугаад маргалдаж бие биенийг ганц нэг түлхэлцэж байхад нь очсон гэж хэлсэн. Тэгээд төрөө дарга гомдол хагаад харамсалтай нүггүй. Найзууд ажил ярьж байна гэж хэлсэн байна. Чи сүгэн төрөөтэй уулзах жоо гэж лөө. Тий. Ер нь төрөөтэй уулзсан гэж. Наад төрөөгч нь Цэдэн дарамтлж л дээ. Нааш нь авчираад бүртгэл хийх гэсэн энэ Цэдэн гэж нөхөр элдв янзын хууль дүрм яриад бүртгүүлээг байна. Ямар нэгэн зөрчил гаргаагүй, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан болохоор саатуулах үндслэл байхгүй. Тэгээд отхон төгс бичиг баримтын шалгаад л явуулсан байна. Улаанзалаа Цэдэн гэж эргэлсэн тодорхой ажилгүй том компаниудыг дарамтлаж чаддаг нөхөр байсан. Одоо сурах сонсохноо улсын өдрийн газар нэг уурхай түүхийд нийлүүлдэг л үү. Ер нь л 7 болоосон чаналтай натгач. Ямар ч уснаас ураагаар. Дээрээ татаастай, доороо хөлсөйтэй. Ер нь нэг үгээр хэлэх юм бол сайтай. Гэрээ өөрийгөө захиур төмөр гэж нэрлэдэг юм биш үстэй. Компаниараа нэрлэгддэг л дээ. За тэгвэл Улаанзалаа Цэдэнтэй чирч байгаа юм биз дээ. Ер нь чиний наадах чинь
Зүгээр нэг контейнерын лацлон байснаа болоод сүүлдээ бүр кетчуп виски болоо авчихлаа. Тэгэхээр наадах чинь хариаллын дагуу бүрд халбар шилжүүлдэг. Та чи яагаад аа? Хинээс энэ хэрэгээс шулуухан хэлэх юм бол энэ улаан залаа цэдэнгээс би төрийн сүлд хууль хоёр байхад хинээс ч айж яваагүй. Айхчгүй. Харин би чамаас гэж. Миний замааргүй ороосоо гэж. За, өөрөө хэрэгтэй. Одоо ирэхгүй дээ. Би цаадах. Улаан залайг чинь хардаад байсан чинь зөрүүлж намайг хардаад алангаад өглөө шүү. Тэгээд хоолхоо үзүүлв. Гэхдээ харин тэрий чинь үзүүлж байж л арай хийж нэг юм үнэн шүү дээ. Тэгээд ядаж нэг өдөр 2 цагийн зөрүүтэй эхлээд минийхийг авчихад дараа нь цэднийг авсан байх юм да. Тэгвэл 3 дахь хүний дансыг хамгаалтанд авахгүй бол халдлагад өртөхгүй гэх баталгаа алга. Тэр чин том хүн. Өөр их дээр биш, ихнэр ихэнч биш. Залуу ихнэрийн дансанд байгаа болохоор тэр чи өстой мэдвч өстой болох. Хиний нэр дээр байх нь гол нь биш ээ. Хин аваад байна гэдэг нь чухал. Энэ улаан залал худлаа хохирогчулж үжиглээд минийхийг болохоор авчихад дараагийнхыг болохоор авч чадахгүй байгаа юу? Харнавч. Хүн биш өөдгөө мөн шаар баг. Тэр чинь хүн биш. Ойлгож байна.